Hello, Pretties. За, яг энэ бодолтыг хадамжийнхаа хумсан дээр хийцгээе. Амар дайггүй юм нэг хятад стайл хагас. Суур өнгөн ийм magnetic cat eye. Дээрээс нь ийм jelly гэхдээ ийм dark red өнгөн лак явна. Тэгээ үзүүр хэсэгт нь хараа омроо явна. Ийм бодолтой хийж байна. За, эхэлцгээе. За энэ ингээд одоо өөрийнх нь хумс байна. Тэгээ энд ингэсэн байгаа. Ингэж сураад ингэж сурцсан байгаа. Энэ дээр зориултын ийм бейс хэрэглэж байна. Fiber base гэдэг энэ дотроо юутай. Хөөмөө шиг тийм юмтай. Ингээд наалдан өөрсгдөг. Ийм бейс хэрэглэн. Бусад 9 орон дээр зүгээр hard base хэрэглэн. За энэ болохоор ийм дотроо ийм зунгаарлцсан ийм юм байдаг. Тэгээ ийм сэтэрсэн умсан зориулагдсан. За одоо ингээ бейсээ тавьсан. Тэгтээ энэ хоёр тал дээр юу тавина? Энэ болохоор бас fiber gel гэдэг бас иймэрхүү сэтэрсэн умсанд зориулсан жил байгаа. Эннээсээ нарийн багсаар иймэрхүү аваад жоохон ингээ уусахгүй бол бүдүүн харагдана. За ингээ хатаачна. За одоо яг саяныхаа хумсан дээр энэ crystal clear гэдэг энэ бас builder жил ахгүй. Хатууруулдаг builder жил. Эннээс ингээ дээр нь одоо тавиад өгч байна. За. Энэ дээр за нэг нэмгэн за энэ ингээд өөрийнх нь хумс болохоор бүгдээрээ хальт хамгаалаад нөгөө нэг everyday use-ийг жоохон нэгэн тавиад өгчээ. Окей, 3 давхар бодог бодсон шүү дээ. Энэ бол яг зүгээр лак шиг ингээл тавьчих. За яачих. За одоо нөгөө нэг хумсаа ингэж арчаад тэгээд жоохон хэлбэрийн янзлан тэгэхгүй бол энэ хараа ийм өөр болцсон байгааз. За ингээд төстэй боллоо бүгдээрээ. Одоо бодлоо эхлэе. За одоо суур өнгийн өнгөнд cat eye байгаа болохоор энэ Mayori нэг юм хөө velvet энэгээр суурийг тавих гэж байна. За. Энд чинь нөгөө нэг улаан өнгөнийхөө доор орно. За одоо энийг гоё энэгээрээ
явуулаад жоохон өөрийн хий болгоно. Гоё харагдана. Иймэрхүү. Ингээд желийн өнгөний доор орно гэсэн үг. За ич. За. Энэ ингээд болцсон. Уг нь илүү гоё бэж цайвар өнгөнүүд маань ирж байгаа. Гэхдээ нэг өдөр чинь 4-т ирэх юм болов. Гэтэ энэ бас болно. За одоо энэ дээр ийм жил болоо өнгө. Явах гэж байна. Анханаас нь цэвэрхэн бодчихвол биерээр бодох шаардлагагүй. За. Хараа. Доор нөгөө нэг энэ байгаад байгааз. За энэ ингээд сүүлийн. Энэ гацдаг. Яра. За ийм болсон байна гэж харж. Ийм гоё боллоо. Одоо эдрээгээ яана гэж бүгдийг мат топор болно. Тэгээд гоё хар өнгөөр airbrush ашиглаж үзүүлээ. За одоо ингээд мат топ тавьсан байгааз. Одоо энэ мат топон дээрээ энэ airbrush байна. Энэ дээрээ хар будаг жоохон нэмээд эхлээд энэ зүгээр нөгөө нэг юу тий ацтон зүгээр л ацтон ингийн. Тэгээд энэ ацтоноо ишигээ жоохон хийгээд тэгээд хар лакнасаа энэ л бас их үеж магадгүй тэгэхээр жоохон авчи ингээд уусгаад нэг хитрхи шингэн байвал бас явахгүй. Хитрхи өвтгөн байвал бас явахгүй. Энэ миний амар тийм муу харлак. Муу лакал хэрэглэх хэрэгтэй. Цаа нэг иймэрхүү. Одоо энийг харах. Ийм салфетик аваад энийг шалгаж үзэн шүү дээ. Хүн дээр яхаас өмнө. За одоо би ингээ өмнөх нь цэвэрлсэн байсан. Гэхдээ ингээд бууч өнгөнөөс гарч ирж байна. Ингээд нэлээд хавсуулаа. Энийг ингээ мэддэг бол энэнгээрээ нарийн болохгүй нэлээд том талбайтай цацгүй гэдгийг энэнгээрээ бас чангалж томсгож шийднэ. За нөгөө хүмүүс маань ийм их будаг гарлаа. Одоо цацлаа бүх 13-ндаа мат топ тавьсан байгаа. Тэгээ хатаагчндаа хийгээд харъя. Одоо нэг ийм харагдаж байна. Тэгээд топо тавихаар бүр гоё харагдана. За одоо
Топо тавихаасаа өмнө илүү хатгаас өмнө нөө airbrush-ныхаа эдрийг цэвэрлэнэ. За ийм болсон байна. Ингээд тос төрчихсөн байгаа. Тосоо ингээд гоё. Чихэд тэгээд яг зураг авах үедээ эндээ нэг шигтгэн наацсан. За тэгээд үсэнгэж зураг авахтаа нэг ингэж арчаад зөвхөн humсаж аваад үлдээж